За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол Prozo аппликейшны борлуулалт болоод маркетингийг хариуцж ажиллаж байгаа Өс хоёр гэдэг залуу байна. За юуны өмнө та бүхэндээ Prozo гэх аппликейшныхаа талаар товчхон мэдээлэл хүргэе. За манай аппликейшн 2002 оноос хойш анх Ирээн Баян гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж агаад за Ирээн Баян гэдэг аппликейшн болохоор Хятад улсаас Монгол улс руу Хятадын томоохон сайтуудаас ямар ч нэмэлт төлбөргүйгээр буюу одоо Taobao, Pinduoduo ямар сайтууд тийм ээ. Тинчнээс яг тухайн сайт дээр байгаа үнээр нь манайх Монгол улсын 21 аймаг болоод Улаанбаатар хот доторх 22 цэг рүү үн төлбөргүйгээр хүргэлтийг хийгээд аваачж өгдөг ийм аппликейшн байсан. За 2025 оны 5 дугаар сараас хойш бид нэр аппликейшнээ шинжилээд Prozo гэдэг аппликейшн болоод за Prozo гэдэг аппликейшн дээр юуг оруулж ирсэн гэхээр Prozo нэрийн дэлгүүрийг оруулж ирсэн байна. За тухайн нэрийн дэлгүүр маань болохоор Хятад улсын хамгийн том одоо хүргэлт болоод худалдааны аппликейшн буюу Meituan гэдэг аппликейшнээс санаагаа аваад хүргэлтийн системийг одоо Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ийм аппликейшн байна. За тухайн хүргэлтийн систем нь яг яаж ажиллах юм бэ гэхээр та өөрийнхөө байгаа газраас аппликейшнээр дамжуулаад ямарваа нэгэн бараа захиалахад таны бараа тань дээр хамгийн ойр байгаа борлуулагч дээр очиод тухайн борлуулагч тань дээр тухайн барааг хүргэж өгдөг ийм хүргэлтийн систем байна. За энэ хүргэлтийн системийн давуу тал нь яг юу юм бэ гэх юм бол борлуулагч танд таны худалдаа авч байгаа барааг санал болгоно гэсэн үг. За ийм бараа байна. За энийг захиалах юм бол би танд маргааш тэдэн цаг үе танд хүргээд өгье гэдэг иймэрхүү зарчмаар явдаг. За хэрэглэгчд гэх юм бол бараагаа давхар сувчлуулад мэдээллийг аваад бараагаа захиалах нь байна. Борлуулагч болохоор өөр дээрээ тухайн барааг хүлээн авч тухайн хүнд хүргэж өгснөөр хүргэлтийнхаа мөнгийг авна. Бос танд тухайн барааг сувчлан борлуулснараа тухайн барааны үнийн нийт 10%-ийг өөр дээрээ цалин болгож авдаг. Ийм системийг бид нар яг одоогийн байдлаар Монголд нэвтрүүлэх гээд хичээгээд ажиллаж байгаа маа. За манай Prozo аппликейшн дээр орж байгаа нэрийн дэлгүүр маань яг одоогийн байдлаар болохоор зөвхөн хүнс болоод хүнсний ногоо болон жимсэн дээр төвлөрч ажиллаж байна. За манай хүнс болоод хүнсний ногоо болон жимснүүд маань Хятад улсын томоохон мужуудаас Хайнан, Шанхай, Тяньжин, Чинду гэх мужуудаас ирж байгаа дэлхийн эрүүл ахуйн стандартыг хангасан одоо нийтдээ 8 стандарт байгаа GHP, ISO 20,000 гэх мэтчлэн одоо яг ингээд хүнсний эрүүл ахуйн дэлхийн стандартад нийцсэн эрүүл эко хүнсний ногоо болоод нарийн ногоо, жимс жимсгнүүдийг бид нэр яг одоогийн байдлаар Хятад улсаас Монгол улс руу таны гэр лүү шууд хүргэж өгөхөөр ажиллаж байгаамаа. За тэгэхээр яг энэ хүнсний ногоо болон жимсэн дээр бид нар яг одоо өөртөөхөө борлуулалтын менежерүүдийг хайгаад ажиллаж байна. Одоогийн байдлаар бид нар дээр 33 борлуулагч яг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулаад хүмүүсээс захиалга аваад сар болгоны 26 оноос 27-ны өдрүүдэд цалинжаад ингээд явж байна. За тэгэхээр би таныг манад нэгдээд гэрээсээ ингээд уцаараа гэрийнхаа ойр орчмын хүмүүст манай бүтээгдэхүүнийг санал болгоод өөр дөрөв хүлээж аваад хүргэж өгөөд ингээд борлуулалтаа хийгээд явах ийм ажлыг тань санал болгож байгаамаа. За борлуулалтын менежер маань яг юу хийх юм бэ гэхээр за борлуулалтын менежер маань эхлээд нь бидэртэйгээ холбогдоод борлуулагчийн бүртгэл биднийг бүртгэлийг үүсгэх ёстой. За тэгээд дээрээс манай анкет байгаа. Тухайн анкетыг бүглэх ёстой. За бүртгэл болоод анкет хоёроо бүглэсний ардаас гэрээ байгаа. Гэрээгээ хийгээд утсан дээр аппликейшнаа татаад борлуулагч хэсэгт нь өөрөөгөө борлуулагчаар бүртгүүлээд манайх руу хүсэлт явуулаад манайх тэнчнээс таныг баталгаажуулаад та манай аль биесний борлуулагч болж байгаа гэсэн. За борлуулагч болоход хэд хэдэн тавигдах шаардлага байгаа. За тухайн тавигдах шаардлагууд дээр юу байгаа гэхээр та Улаанбаатар хотод амьдран суудаг байх хэрэгтэй. За одоогийн байдлаар бид нэр хөдөө орон нутгаар хүргэлтэх боломжгүй байгаа болохоор энийг анзаараарай. Улаанбаатар хотод оршин суудаг. За тэгэнгүүт яг өөрийнхөө тогтсон хаягн дээр захиалга авдаг байх ёстой. Одоо гэрээсээ тийм ээ аль эсвэл өөрийнхөө дэлгүүрээсээ. За тухайн захиалгыг та өөрийнхөө амьдарч байгаа одоо сансрын 15 дахь байрантаа амьдардаг байлаа гэхэд 15 дахь байрныхаа ойролцоох 5-аас 10 км-ийн радиус дотор буюу одоо 9-р хорооны 15 дахь хороололч гэдэг юм уу тийм ээ. Тухайн хороолол дотроо та захиалга авах боломжтой гэсэн үг. Тухайн хороолол дотор одоо хэдэн мянган өрх тийм ээ хэдэн 10 хэдэн 100 дэлгүүр цайны газар одоо хүнсний ногоо болоод нарийн ногоо жимс худалдаа авах боломжтой яг хэдэн мянган хүн байгааг бол бид нар хэлж мэдэхгүй. Тэгэхээр тэр хүмүүст та борлуулалтаа хийх ёстой гэсэн үг. За тэр хүмүүст та борлуулалтаа хийхдээ би тэр
сошиалор яаж л хийж болно. Тэр дээрээс манайх дээрээс сургалтаар танд заагаад өгөх боломжтой. Бас төлбөртэй сургалтаар илүү нэмэлт борлуулалтын сургалтуудыг бас та авах боломжтой байгаа. За та борлуулалтаа хийгээд явахдаа хөршийнхаа хаалгад тогшоод ч юм уу за ингээд жимс болоод хүнсний ногоо, нарийн ногоо гэдэг зүйл бол хүн болгоны өдөр тутмын хэрэглээний асуудал. За тэгээд дээрэс нь манай бүтээгдэхүүнүүд бүгд зах дээрээс байгаа үнээс ер нь бол чүд хямдхан байгаа. Аль эсвэл зарим зах дээр байгаа үнэтэй л адилхан үнэтэй байгаа. Тэгэхээр энэ маань бидний нэгт давуу тал болж байгаа. Хоёр дахь юм бол зах дээр байгаа одоо бусад хятадаас орж ирдэг хүнсний ногоо болоод жимснүүдээс юугаараа давуу талтай юм гэхээр манайх 100% эрүүл, эко одоо яг дэлхийн 8 стандартын дагуу эрүүл ахуйн стандартыг хангасан ийм бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа гэдгийг мэдээж хэрэглэгчидээс ойлгуулж өгөх ёстой байх. Хятадаас одоо бусад очиж байгаа ногоонууд нь бол одоо шууд тариаланч дээрээс нэг агуулгах дээр очиод агуулгахаас Монгол руу ачигддаг тийм ээ. Тэгэнгүүт манайх болохоор үйлдвэр дээрээ одоо бүх жимс болоод хүнсний ногоомуудын чинь бүгдээр чанар стандартын дагуу гараад тийчнээс нэгдсэн агуулгах дээр очиод агуулгахаасаа наашаага ирээд тийчнээс Монгол руу явж байгаа. Иймэрхүү зарчмаар явж байгаа болохоор ямар нэгэн одоо мууцсан хүнс ч юм уу тиймэрхүү зүйл бол ямарч байх боломжгүй гэдгийг бас анхаараарай. За тэгээд та өөрийнхөө захиалгыг авахдаа манай аппликейшнийг танилцуулаад аппликейшнээрээ дамжуулаад одоо бүтээгдэхүүнээ танилцуулаад тухайн бүтээгдэхүүний тухайн хэрэглэгчид санал болгоод тухайн хэрэглэгч өөрөө утсан дээрээ манай аппликейшнийг татаж аваад одоо жимсчүүд юм уу эсвэл хүнснийхээ ногоог худалдаа авахдаа таныг сонгоод одоо хүргэлтийн бүс дотор нь угаасаа таны нэр гараад ирнэ. Тэрэн дээр таныг сонгоод захиалга хийхэд тухайн хүний захиалга тань дээр шууд баталгаажаад орчно гэсэн үг. За тэгэнгүүт тухайн баталгаажж орсон бүтээгдэхүүнийг тань дээр аваачаад за тэгэнгүүт та тэр өөрийнхөө авсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид аваачиж өгөөд яг иймэрхүү шат дараалтаагаар л ажил маань явагдах юм байна. За 50 дахь шаардлагууд дээр нь та 18 нас хүрсэн байх ёстой. Улаанбаатар хотод амьдрал суудаг байх ёстой. За тэгээд дээрэс нь хамгийн уртдаа 3 өдрөөс дэш борлуулалт хийхгүй байж болохгүй. Тэгэхээр ер нь бол өдөр болгон борлуулалт хийх ёстой гэсэн үг. Үнэхээр амжихгүй болвол нэг өдөр юм уу 2 өдөр борлуулалт хийхгүй байж болно. 3 дахь өдрөөсөө хэрвээ та борлуулалт хийхгүй байх юм бол таны борлуулагчийн зэсийг манахаас түрдээ зарцаачна гэсэн үг. За энэ маань одоо удаад 10-аас 14 хоног хонох юм бол та манай борлуулагч байхаа болоод шууд устгагдана гэсэн үг. Хэрвээ үнэхээр яаралтай ажил гараад хөдөө явах гэж байгаа ч юм уу гадаад руу явах гэж байгаа ажлаа ингээд урт хугацаанд хийх боломжгүй болсон бол манайх руу мэдээлэл явуулаад түр цацаалгаж болно гэсэн үг. За тэгээд захиалга хийхдээ та мэдээж оройн 8 цагаас өмнө бүх хүмүүсийнхаа захиалгуудыг баталгаажуулсан байх ёстой. Оройн 8 цагаас хойшоо баталгаажсан хэрэглэгчдийн маань бүтээгдэхүүн маргааш өглөө нь биш нөгөөдөр өглөө нь тань дээр очно гэдгийг анхаараарай. Оройн 8-аас өмнө хийсэн захиалга болгон тань дээр маргааш өглөө нь хүрэгдээд очиж чинь. За тэгэнгүүт та маргааш өглөө нь хүрэгдэж очиж байгаа жимс болоод хүнсний ногоогоо мэдээж та хөргөлтийн машинаас өөрөө гарч авдаг байх ёстой байх нь байна. За авсан бүтээгдэхүүнээ гэрт рүүгээ оруулаад хэрэглэгчтэйгээ холбоо бариад хэрэглэгчдийнхээ гэрт нь хөргөж өгдөг ёстой байх нь байна. За тэгэнгүүт та хөргөж өгснөөхөө төлөө 2000 төгрөг хөргөлтийн мөнгө гэж авч байгаа. Нэмэлтээр тухайн хүний хийсэн борлуулалт болгоных нь 10% та цалин болгож авч байгаа. За тэгээд дээрэс нь манайх мэдээж 1 тонноос дээшгээ худалдаа борлуулалт хийж байгаа бүх борлуулагч нартай борлуулалтын урамшуул буюу борлуулалтын бонус цалин дээрээс нь нэмэлт болгож өгж байгаа. За тэгээд 7 сарын сүүлээс манайх сар болгон за магадгүй 7 хоног болгон шилдэг борлуулагчныг тодруулаад тэдэртээ сүүпүү шагнал гар утас ноутбук магадгүй улирлаар нь тэмцээн зохиогоод тэн дээр нь сүүпүү шагнал болох машин ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар борлуулагчныгаа шагнаж урамшуулад ажиллах иймэрхүү төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд та бүхнийг бидэнтэй нэгдээд манай борлуулалтын менежер болоод бидэртэй хамт ингээд дөнгөж эхэлж байгаа шинэхэн системд хамтдаа нэгдээд ирээдүйд магадгүй зөвхөн энэ системээр зөвхөн та манай аппликейшнээр дамжуулаад борлуулалт хийгээд хүргэлтээ хийгээд сартаа ямар ч асуудалгүй 100 сая төгрөг олдог болох бүрэн боломжтой байгаа. За тэгээд бидэнтэй нэгдхийг хүсэж байна. За хэрвээ бидэнтэй нэгдэж байгаа бол би яг одоо энэ гарч байгаа бичлэгний доор бүтгэл хийлгэх болоод анкет бүглэх линкийг тавьчих. За хэрвээ та бүтгэлээ хийлгээд анкетад бүгэлсэн болвол шууд
манай пэйж руу чат бичээд групп руу орох линк аваарай. За та групп руу орснороо групп дээрээс хэрэгцээтэй мэдээллүүдээ аваад тэнцэнээс одоо бидэртэй шууд холбогдох боломжтой болж байгаа. За яг юун дээр асуудал гарч ийн ямар асуудал байна гэдэг зүйлсээ шууд бүгдийн групп дээрээс ярилцаад явчих бүрэн боломжтой болж байгаа. За тэгээд дээрээс нь гэх юм бол манайхаас сургалт юм. За тухайн сургалтнаас та борлуулалтаа хэрхэн өсгөх үү, тийм ээ. За мэдээж яг ямар хуу төрлийн борлуулалтын ажлыг та өөрөө хийх үү гэдгээ бас бүгдийг ингээд шийдэж явах бүрэн боломжтой болж байгаа шүү. За тэгээд та бүхний бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Баярлалаа.